хууль зөрчөөд байгаа болохгүй улсуудыг Монгол нутгаас хөөгөөч гэж ажилтны хүсэл төрөлд тавьсан тэр нээлттэй захлын хурд зарцсан шүү дээ. Харамсалтай нь өдний бодол нэг чарга хэмжээ авахгүй. Саяхан ерөнхийдөө тэргүүлэгтээ бүтэн том бүрэлдэхүүн Өмнөг аймгийн оюу толгойд очлаа. Харамсалтай нь цаашаа Саус Коби юм уу Мак Чанхуамак гэсэн 3 том уурхад очисонгүй. Ерөнхийдөө өөрт нь завгүй байж болно, очихгүй байж болно. Тэрийг дагалдаж байгаа гэдэг юм ажлын албаныхан тэнд очиход болцоо байсан уу байсан байх гэж бид нар бодож байгаа. Тэгээд тэнд очиж арга хэмжээ авахгүй тэгээд чив чимээгүй ирсэн. Тэр 3 дэс сумынхан бас л ямар байдал байгаа тодорхой шүү дээ. Ийм учраас энэ улсууд өнөөдөр арай хэрээс хэтэрч байна. Энд өнөөдөр ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Одоо шалах гэж шалгаад оруулахгүй. Улсын мэргэжлийн хамтын газраас хомс гарсан. Тэр хомсийн бүрэлдэхүүн нөхөр миний бие явж байгаа. Гэхдээ жоохон хэдий шалах нь одоо тодорхой биш байна. Давдан балжиргаа орсон гэсэн зүгээр тийм мэдээд ирсэн шалгалтна. Гэхдээ энэ орсон сайн мэддэг өө энэ бас албан бус мэдээ зүгээр. Очиж шалгаа ихлээр одоо тэгэхээр одоохондоо ажил зогссон гэдээ ингэж байж байгаа. Тийм мэтийн даварсан хараа хэрээс хэтэрч байгаа энэ гадны хөрөнгө оруулалтын компаниуд ганцхан Саус Коби сенц биш. Манайд бас цааш нь нэр дуудвал хэд биш дээ. Тэгээд энийг л одоо хэвлэл мэдээний хэмээн бидэнтэй туслаад хамтраад та нөхдийн маань үнэн үг энэ камерын дуран үзэгний хошуу бүх юм одоо өнөөдөр хэрэгтэй биш. Монгол улсын засгийн газрыг үл тоогоод Монголын үйлдвэрчний эвлийн холбоог үл тоогоод дээр нь монголчуудыг үл тоогоод дээр нь Монголын уурхайчдыг үл тоож байгаа. Хидэд явдаг цаг өрөөнд арга хэмжээ авахлахад болохоор хуужаас дэвэр эрх мэдэл гаргаад байгаа улсуудыг бид яах ёстой. Холбогдох газрууд арга хэмжээ авах ёстой. Энэ засгийн газар өөр холбогдох төрийн байгууллагууд хүчтэй орхошоор баг. Орон нутгийн засаг захиргаа энэ тэргүй гинэнд оролцох ёстой, оролцохгүй байгаа юм. Очсон юм шиг байгаа. Би саяхан он гараад мэдээлэл авахад Өмнөг аймгийн мэргэжлийн албан байцаагч очсон гэсэн ямар үр дүн төрсөн яасан одоо мэдээлэл байх. Тийм учраас энэ хэвлэл мэдээлэлээр дамжуулаад энэ Саус Коби энэ цаг мөчөөс эхлээд Монгол улсын хууль дүрм, хүний эрхийн комисс, Монголын үйлдвэрчний эвлийн холбоо хүндтгэж хэлцээрийн ширээн сууж болохгүйгээр ярьж тохирочих ёстой. Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгчөөс миний биеэс удаадараа бичиг явуулсан. Харамсалтай нь үйлдвэрчний эвлийн байгууллагад ууц боломжгүй. Та нартай тохиролцоонд хүрэхгүй гэж шууд өөрөө бичээд байгаа. Хурж ярьж. Хэлж ярьж үйд тохиролцоонд хүрдэггүйхөөсөр цаасаар шичээд хэнтэй үг хэлээгүй гэж тохиролцоонд хүрэх тийм үндсэл байх. Ингээд дор мэдээд байгаа нөхдийг хэрвээ эрх мэдэл байдаг бол яг энэ цаг мөчид би ч гэсэн урхаачтайгаа нийлээд энэ халагдсан урхаачтайгаа болон халагддаг урхаачтай нийлээд энэ нөхдийг Монгол нутгаас бараг үнэхээр эрх мэдэлүүд хөмөр санагдаж байна. Даанч эрх мэдэл нь байхгүй. Тэгвэл эрх мэдлийг хийдэг байгууллагууд бид хандаад байгаа. Ахаад өнөөдрөөс гэдэг дахиад хамтаа шаарга баг. Хүний эрхийг комиссийг үл үнтгэж байгаа өнөөдөр ямар юм толгойд нь шингэж явж байгааг хангалттай шүү. Тийм учраас дахин хэлгээд тэнд ажиллаж байгаа уурхайчид, тэнд ажиллаж байгаа монголчууд халагдсан уурхайчид, ер нь Монголын ард түмэн, Монголын уурхайчид энэ мэт улсуудад хүч өгч, дэм өгч бидэнтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Дээр нь төр засаг холбогдох албан тушаалын эрх мэдэлтнүүд чиглэсэн энд анхаардаа хандуулахгүй болохгүй байна. Эцэст нь хэлэхэд ард талд нь заавал ямар нэгэн хамгаалалт байна. Энэ би Монголын үйлдвэрчний ерөнхийлөгч Чанбаатартай яг саналыг байгаа. Хэрвээ тийм байхгүй бол өдий тэр хүн аль хэдийн ухамсарлах ёстой. Гэтэл ард талд нь маш том хамгаалалт байхаа том хамгаалалт байна. Энэ том хамгаалтыг хэрвээ хуулийнхан нотолж чаддаг юм бол бид олон улсын шүүхэд өмнө олон улсын шүүхэд хандна гэжээс хандаагүй байсан нааштайгаар ханджаас одоо олон улсын шүүхэд хандхад бас нэг мэдээлэлээр эдгээр өөрсдөө олон улсын шүүхэд хандна гэсэн байгаа. Бид дуртай зөвшөөрнө. Үнэхээр Монголын үйлдвэрчний хэвэл хууль бус юм шаардлага тавьж юу энэ хууль бус ажиллагаа нөдөөд өөрсдөө сайлуулж өөрсдөө олон улсын шүүхэд хандвал нөхөр хурчээж энэ хэвлэл мэдээлэлээр дамжуулаад танд өөрөө хандаж байгаа бол их сайн байна. Хандаагүй бид хандах болно.
ямар арга хэмжээ аваад эцсийн үрдэлийн уурхайчдын төлөө Монголын ард түмний төлөө яв. Энэ зөвхөн эдгээр монголчууд биш, эдгээр уурхайч биш шүү. Энд Монголын 2,700,000 хүний эрхэж хөндөж байгаа. Тэр их мөнгө тэр нөхрийн кармаагаар явж байгаа учраас карманы эдийн засагт тэр нөхөр одоо туйлж байна гэж ингэж хэлэх байна. За тэгэхээр South Scope Sense-д удирдлагад үйлдвэрчний хэвлэлийн бусад салбарт ажилладаг үйлдвэрчний хэвлэлийн багш нар, эмчнэр, барилгачид, тээвэрчид шаардлага хүргүүлсэн. Монгол улсад өнөөдөр уул уурхай хэрэгтэй байгаа, баялаг хэрэгтэй байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд Монгол ажилчдыг, Монгол хүнийг тэнд байгаа хүнийг хүндлээч гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь бид нэр хүмүүсийн ажлаас салсан өөр ажил олж өгнө бид нар. Өөрийнхөө компани нэн түрүүнд хариуц чадахгүй юм өөр компанид авч өрүүлнэ гэдэг юм хариу ирсэн. Нөгөө талаас түрүү энэ төрийн тодорхой байгууллагад хамгаалтанд орчихъя гэж. Одоо та нар South Scope Sense вебсайт руу ороод үзээрэй. Нийгмийн хариуцлага гэдэг юм тавьсан байгаа. Гайлын ерөнхий газар, цагдаагийн газар байр барьж өгсөн, байшин барьж өгсөн. Техник таван төхөөрөмжөөр хангасан гэж ярьж байгаа. Гэхдээ манай шүүх хуулийн хяналтын байгууллагууд гадны байгууллагуудаас авилгад гэж үзэж байгаа бид нар. Ингээд гэдэг нь зөв юм уу? Цагдаагийн газарт, гайлын газарт байр байшин барьж өгч авсан тэр төрийн албаагч нэм төрөнд Монгол улсын татвар төлөгчдийн цалингаар салинжиж байгаа хүмүүс эднэрт арга хэмжээ авах юм үүрэгтэй. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг буруу жишг рүү оруулж байна. Төрийн байгууллага, төрийн албаагч нарт монголчуудын эрх ашиг хамгаалах ёстой хүмүүс хандив тусламж нэрээр энэ авилгад гэж биднээс үзэж байгаа. Яагаад төр хяналтын байгууллага энэ дээр эрчтэй ажиллахгүй байгаа юм бэ? Шаардлага хийхгүй байгаа юм бэ? Хүний эрхийн комиссийн чинь хүмүүсийг доромжлоод явууллаа шүү дээ оруулахгүй гэж. Монгол улсын газар нутагт дээр байж. Тэгэхээр энэ дээр ийм буруу жишг тогтох гээд байна уул уурхай дээр. Энэ дээр монголчууд энийг цааш нь гүнзгийхээс нь өмнө сэргийлж чадахгүй цаашдаа Монгол улсыг ийм л ирээдүй өгтөн. Айжмаар монголчуудыг өөрсдийнхөө эрхшээд оруулах, бүр хөдөлмөрийн хуулинд өөрсдөд оруулах тийм лоббига цаагаар хийгээ явж байгаа. Тийм учраас Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо хариуцлагатай уул уурхай байгууллагуудыг дэмжиж ажиллана. Хариуцлагагүй энэ мэтийн юутай бол хатуу тэмцэнэ гэдгээ бас илэрхийлж байна. Тийм учраас дараагийн ээлжинд үйлдвэрчний хэвлэлийн байгууллага энэ байгууллагатад зөвхөн энэ байгууллага илэрж байгаа нэг байгууллага л цаана асар олон уурхай байгууллагууд байгаа. Ажилчдыг дарамталдаг, айжмаар анх орж ирэхдээ сайхан юм ярьдаг, ажлын байраар хангана. Та бүхэн Монгол улсын хууль тогтоомжийг хүндэтгэж ажиллана. Одоо хаа вэ? Тэгэхээр энийг хараа сууж байгаа гадны олон компаниуд ч байгаа бах. Ингэж болд юм байна гэж. Монголчуудын эрхийг зөрчиж болд юм байна. Монголчуудыг ажлаас харж болд юм байна. Алтын авчаа дараа нь бүгдийг цомготож болд юм байна. Байгаль орчныг сүйтгэж болд юм байна гэж. Тэгэхээр энэ тал дээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо энэ мэт үйлийг Монгол ажилчдын төлөө тэмцлээ гэсэн ухрахгүй. Тийм учраас бид нэр South Scope Sense энэ хэвлэлийн байгууллагад дамжуулж энэ бүдүүлэг байдлаа зогсоо. Ажилтайгаа зөвшөлдсөө, үйлдвэрчний хэвлэлийг хүндэтгэ ийм шаардлага тавьж байгаамаа гэж хэлмээр. За баярлалаа. Улсын хурлал гэж болоод байгаа шүү дээ. Хардах эрх нь байгаа учраас бид хардаж явахгүй юу? Энэ Монголын ард түмэн бүгд хардаж байгаа шүү дээ. 2,700,000 хүн хардаж байгаа. Та нар одоо вебсайт дээр ороод үзээ. Төрийн байгууллага, цагдаагийн байгууллагууд ийм байгууллагуудаас хандив аваад байна гэдэг чинь цаана энэ ажлын хэлбэр Том байр аваад өгсөн байна. Байрж өгсөн. Барайд өгсөн байгаа. Тэгэхээр тэр хүн хууль зөрчиж байгаа тэр компани захирлыг цагдаа очоод барьчих уу? Яагаад вебсайт дээр тавьсан байна? Вебсайт дээр өөртөө тавьсан байна. Бид нь ийм нийгмийн хариуцлага компани аа. Гайлын ерөнхий газар хяналтын байгууллага, багш тоног төхөөрөмж. Байр оролцоод барьж өгсөн. Энийг бид зүгээр баримтгүй юм яриаггүй. Та бүхэн сэтгүүлчдэр вебсайтаас нь хараарай. За болж байна тийм. За дараагийн өгөх мэдээлэл бол маш тодорхой, маш толгомцсон асуудал байгаа. Юу юм бэ гэхээр энэ өндөр насны тэтгэврийн шинтгэлийн асуудал. Тэгэхээр яагаад ингэж өндөр насны тэтгэврийн шинжлэлийн асуудал толгомцсон асуудал болов гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. 1995 оноос өмнө гарсан 1995 оноос хойш гарсан нэг ажил хөдөлмөр эрхэлжсэн хүмүүсийн цалин хөлс
95 оны өмнө ч маш зөрүүтэй байгаа. 95 оноос хойш маш зөрүүтэй болсон. Тухайлбал 1995 оноос хойш тэтгэврт гарсан багш 2 багш хүний цалин бараг 70 орчим мянган төгрөгийн зөрүүтэй байгаа. 95 оноос өмнө бас гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү бас маш их байгаа. Ийм учраас энэ тэтгэврийн зөрүүг арилгах асуудал бол маш тулгымцсан асуудал. Манай ахмад наснуудын хүлээж байдаг маш том асуудал. Дараагийн асуудал бол одоо тэтгэвэр авж байгаа хүмүүсийн дунд бага орлоготой энэ бага орлогынхоо улмаас бага тэтгэвэр авж байгаа хүмүүс маш их байгаа. Өнөөдөр нийт 213 мянган хүн өндөр насны тэтгэвэр авж байна. Энэний 54.4% 4% нь бага тэтгэвэр авж байгаа хүмүүсийн ангилд орж байна. Тэгэхээр энэ 54.4% эзэлж байгаа энэ бага орлоготой түүнээсээ шалтгаалж бага одоо тэтгэвэр авж байгаа энэ хүмүүсүүдийн эрх ашигын үүднээс Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо бас дууга өргөж энэ улсын хурлаар энэ тэтгэврийн шинжилгээний асуудлыг маш шаардлагатай одоо авч хэлцэж батлах шаардлагатай байна гэдгээр саналаа илэрхийлж байгаамаа. Энэ чиглэлээр тодорхой ажлууд Монгол улсын засгийн газрын төвшөнд нийгмийн түншлэгч байгууллагууд, үйлдвэрчний хэвлэл, аж ахуй долгогч эзэдийн нэгдсэн холбоо, нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, олон улсын байгууллагын хэмжээнд бас тодорхой ажлууд хийгдсэн ийм ажлууд байгаа. Энэ нь нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл одоо улсын хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болчиход байна. Энэ хуулийн төслөөр түрүүний хэлээд байсан бага орлоготой түүнээс шалтгаалan бага тэтгэвэр тогтоолж байгаа энэ иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх ийм боломж гарах юм аа. Түүнээс гадна энэ тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээнд гарч байгаа тэгш бус байдлыг арилгах ийм боломж бүрдэх юм. Энэ үн дээр энэ асуудлыг одоо яавчилж одоо хилцээч гэсэн ийм саналыг Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос өмнө тавьж ирсэн, одоо дахиж тавьж байна. Дараагийн асуудал бол түрүүнд ярьсан тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр улсын хурлын зарим гишүүд санаачилсан хуулийн төсөл бас улсын хурал дээр хэлэлцүүлэхдгээр хүлээгдэж байна. Тодорхой хэмжээгээр хойшлогдоод байна. Тэгэхээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо ямар байр суурьтай байна вэ гэвэл энэ тэтгэврийн шинжилгээний асуудлыг зогцоор нь шийдэх ёстой гэж. Энэ хоёр хуулийг тусад нь ингэж салгаж хэлцэх нь нэгдүгээр зохисгүй юм аа. Тэтгэврийн шинжилт хийж байгаа бол энэ хоёр хуулийг хамтд нь хэлцэж тэтгэврийн маш том реформыг хийгээч гэсэн ийм саналыг улсын хурлын гишүүдэд өнөөдөр Монголын аж ахуй долгогч эзэдийн нэгдсэн холбоос манай саналыг дэмжиж байгаа. Энэ санал байр сууриа өнөөдөр хэвлэл мэдээлэлээр бас илэрхийлэх нь цаг үеийн хувьд одоо бидний өмнө тулгамдсан асуудал болж байгааг өнөөдөр мэдээлж байна. За тэгэхээр Монголын үйлдвэрчний холбоо уул уурхаан баялагаас орж ирж байгаа орлого хамгийн түрүүнд ахмадуудад хүртэх ёстой гэдэг байр суурийг байнга илэрхийлсээр ирсэн. Тэгэхээр өнөөдөр түрүү Амгаланбаатар ерөнхийлөгч хэллээ. 213 мянган тал нь өнөөдөр 105 мянга буюу түүнээс доош хэмжээнд тэтгэр авч байна. Өдрөөс өдөр цөөрж байгаа ахмадууд маань амжиргааны баталгаалагч доош төвшнгөөс доогуур тэтгэмж авч байна. Тэтгэр авч байна. Тийм учраас энэ суурь тэтгэмжийн асуудлыг хоёр намын гишүүдээс хоёулангаас нь санаачилсан байлаа. Нэг нь тэтгэврийн зөрүүг арилгах, нөгөөх нь суурь тэтгэмжийн гэж хоёр зүйл тавьсан байна. Энийг амбиц гаргахгүйгээр манай нам төрүүлж тавьсан, энийг шийдүүлсэн гэж хэлэхгүйгээр нийт ахмадуудынхаа суурь тэтгэмжийн асуудлыг, тэтгэврийн зөрүүний асуудлыг цогцоор нь яаралтай шийдвэрлээч. Энэ үн тарифын өсөлтийн дүүрэн доор чинь ахмадууд өнөөдөр хохирсоор байна. Нэг хоногийн өмнө ч гэсэн энийг баталж байвал энэ ахмадууд хэрэгтэй. Тийм учраас үйлдвэрчний хэвлэлийн байгууллага энэ төрөнд энэ тэтгэврийнхаа хуулийг хоёр ажлын хэсгийн гишүүд засгийн газраас оруулж байгаа хувилбар, суурь тэтгэмжийн асуудал, улсын хурлын гишүүдээс орж ирж байгаа тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг хоорондоо нэгтгэсэн байдлаар цогцоор нь шийдвэрлээч. Өхрийн баа шиг цувсан хэсэг хэсгээр нь битээ асуудлыг шийдвэрлээч гэж хэлж байгаа. Тийм учраас Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо 210 мянган тэтгэвэр авагч дунд энэний цаанд тэжээлж байгаа асар олон хүмүүс бий. Эмээ өөрийнхөө тэтгэврээр тэжээлгээ сууж байгаа асар олон залуучууд бий, өрх гэрүүл бий. Тийм учраас энийг одоо нийгмийн ядуурлыг нэн даруй шийдвэрлэх үүднээс энэ асуудлыг маш шаардлагатай авч
Улсын их хурлын гишүүд бие биенээ гацаахгүйгээр энэ хуулийг маш түргэн гаргаач гэж хэлмээр байгаа.